I've been dancing in my room. Сайн байна уу? Бамми TV-ийн өнөөдөр та бүхэндээ тэр бомбны 6 ихэр хүүхэд нэртэй киног ярьж хөөр бэлдсэн байна. Бидэнтэй хамтаарай. Чадваргүй эмчнэр идэгшгүй өвчтэй гэж буруу ашигласнаас болоод шин шин согтодлоо ууж танихгүй үнтэй нэг шүнийг өнгөрөөд жирэмсэн болсон. Тэгээд бүр нэгч биш 6 ихэр хүүхэд төрүүлэх нь тэр. Гадуур хүн бүрл ивэртэй толоо үтсэн юм шиг хардаг байлаа. Ингээд 6 жил өнгөрч хүүхдүүд сургуульд орох болно. Бүртгүүлэх гээд очтол бүртгэлийн ажилтан 6 хүүхэд дагуулж ирснийг нь хараад үл тоож жилийн төлбөр нь нэг хүүхдийн 1 сая гэхэд шиншээ. Онцлогтой хүүхдүүд өнгөө гэсэн бидтэй гээд олон улсын хаатрын авраг, олон улсын хөндий хүргэлтийн авраг, олон улсын анагаах ухааны хүрээлэнгийн жуух бичиг, олон улсын анагаах хүрээлэнд илсэн анхны хүүхэд, олон улсын математикийн авраг, олон улсын хувцас загварын тэмцээний тэргүүн байр, оюуны спортын тэргүүн байр гээд 6 хүүхдийн амжилтуудыг харуулхад бүх багш нар бүжиж аваад ийм авьяаслаг хүүхдүүд элсвэл сургууль нэр төрийн хэрэг гээд манайд элсүүлж химээн булаацалдана. Нөгөө тал баав группийн захирлын ээж ачгүйтэй болохоороо сургана гээд энэ сургуульд 10 барилга хандууллаа. Тэгэхээр чи өдий 30 гарчгаад хүүхэд байтугай хүнтэй ч гэрлээгүй байна химээн гомдолсон. Гэтэл санаанд хүүгээр 6 ихийн хамгийн томтой таарчихв. Тамтай үнэхээр адилхан юм биш үү? Чиний хүү юм биш үү? 6 жилийн өмнө чи нэг эмэгтэйтэй байсан гээзтэй. Сайн харал та. Энэ чиний багын зураг гэхэд нэрэж тийм юм уу гэд ярилцаж байхад хүү аль хэдийн зугтцсан байлаа. Баав захирал яг одоо хүүг хай гэд араас нь хүмүүсээ явуултал хоёр туслах нь хүүг холоос харснаа. Тэр муу юм биш үү гэснэ. Гэхдээ 6 ихэр байна штэ. Тэгэхээр биш байхаа гэд явчихна. Ингээд баав захирал ээжтэйгээ сургуулийн бүх хүүхдүүдийн эсрэлтийн мэдээллийг шалгах гэтэл энэ хүмүүс өөр сургуулиас ирж байгаа байх. Нөгөө 6 ухаантай хүүхдүүдийг булаах гэж байх нуугаарай гээд мэдээллийг нь нуун. Баав захирал хатагтай хоёр олж чадалгүй буцна. Манай 6 ихэр ээжтэй яг л гүн шиг ханддаг. Зэрэгтэн таавчгийг нь өмсүүлж өгөөд шүд угаах оосойз ус бэлдээд сүү уулгаж өмсөх хувцсыг нь сонгож өгөөд ажлын ярилцлаганд нь явуулдаг. Ээжигээ явсны дараа 6 ихэр маань ээж биднийг тижих гэж их шаргуу ажилдаг. Хідүүлээ туслахын тулд аавыгаа олцохоос сайн даа гэд 2 дугаар ихэр аавынхаа царайг аяар гаргаж ирээд бидний аав ийм царайтай байх боломжтой гэв. Харин том ихэр энэ чинь миний өчигдрийн уулзсан хүнтэй адилхан юм биш үү? Тэр бидний аав юм биш үү гэд аавыгаа олох төлөвлөгөө зохионо. Баав захирлын туслахын ажлын ярилцлаган дээр хүний нөөцийн захирал нь Шиншоог ахлах сургуультай дээрлэгдэг байсан нэг юм байв. Шиншоог харангуйтаа чи их сургуулаач төгсөөгүй байж хүүхэдтэй болсон. Эцэг нь тодорхойгүй энд юугаа хийж яваа юм гар гээд хүүхэд ганц би ээж байлаа гэд юу гэж хүүхдэдээ асрахын тулд мөнгө хэрэгтэй. Тиймээс цалинган л өгч байвал морь нохоо мэд ажиллаж чадна. Шөнийн 3 цагт байна уу 5 цагт байна уу хамаагүй ирж чадна гэхийг баав захирал сонсоод өмнө нь таарсан тэр хүүхэд миний хүү мөн бол бас л ээж нь ганцаараа өсгсөн байж таараа гэж бодоод Шиншоог туслахын ажилд авах нь тэр. Баав хатагтай бас л ээж хүүгээ хайсаар явж байхад машиных нь өмнөр нэг хүн зориудаар орчхоод намайг дайрчглаа мөнгө гээд орилж байхад 2 3 дугаар ихрүүд гарч ирээд тэр хүний утсыг булаацдаад хүлэн дэмтэйгүйг бариад өгчнө. Харин баав хатагтай хүүг хараад миний ачгүй байна штэ бүр 2 их юм байна гэж бодоод баав групп дээр дагуулж ирээд би бол чиний эмээ аавтай чи уулзуулъя гэхэд ихрүүд хүний 8 ч юм байна өчтөр ахч бас ийм хэвчэн хүмүүстэй таарсан гэсэн гээд хэрхэн зутгаа бодож явна. 2 дугаар ихэр нөгөө тишээгүй. Гэтэл энэ үеэр Шиншоог 2 хүүхэд нь алга болсныг мэдээд араас нь явах гэтэл нөгөө дээрлэхэгч хүний нөөцийн дарга хүүхэн явуулахгүй. Эцэг нь ч мэддэггүй хачин хүүхэдтэй. Чи өөрөө ч олигтой эцэгхгүй юм байж тэр хүүхэд чинь алга болсон ч юу яад юм гээд явуулахгүй асуудал үүсгээд зогсож байв. 3 дугаар ихэд гүйж ирэхэд хаа хамаагүй хүүхэд баав групп руу оруулж ирлээ. Нууц мэдээлэл хулгайсан чимлэв хэн мэдлээ нэгж гэж солиороод мэдрэл хүүхэн охины амыг альчуураар дарж Шиншоог хідэн залуучууд нэгжиж байна гээд татаж чангараад зогсож байхад нь баав захирал 2 дугаар ихрийг өөрийн хүү мөн болохыг таньчихсан тэрвэрж орж ирээд 6 жилийн өмнөх эмэгтэй Шиншоо мөн байна гээ тань. Баав захирал хүүхдүүдийнхээ өмнө хариуцлах хүлээн манайх руу яваач гэхэд Шиншоо хүүхдүүдийг минь авч явчихад энэ хүний нөөцийн захиралтай гэрэлтгүүл яана. Хүүхдүүдийг минь ад үзээд ёстой нар үзүүлэхгүй штэ гэж бодоод одоохондоо дахиад 4 ихэр байгаа гэдгээ нуухаар шийдэж 2 ихрээ явуулаад нөгөөдөлийнхээ тухай хийж болохгүй шүү гэв. Шиншоо 2 хүүхдээ баав гэр бүл рүү явуулчаад хатуу хандаж байвал яана. Тэгээд ихэд санаа зовон залхтал юун хатуу хандах бүр амттан тоглоомдоо дарагдчихсан үнэхээр сайхан байна гэж сууж байх нь тэр. Маргааш нь 1-р ихэр ээжээсээ орож байгаад 2 3 дугаар ихрүүд дээр очих гээд гэдэс өвдөө хичээлдээ явж чадахгүй нэ гин. Харин ээж нь имлэг дагуулад явтал баав хаттай 2 ихрийг ч бас имлэг дагуулад явж байгаатай таарлаж 3 ихтэй гэдэг нь баригдчих нь тэр. Баав хаттай бүр хүлэн газар хүрхгүй баярлаж гурууланг нь баав гэр бүлийн дэлгүүрээр дагуулan явуулж баахан хувцас тоглоом шиншоод бүр үнтэй гоёл чимэглэл гээд
бүгдийг нь авч өгөөд явж байлаа. Хатагтай түр өөр тийшээ явсан байх зур нөгөө дээрлэгч хүүхэн чинь гарч ирсэн ээ. Гурван ихэр хүүхэдтэй чи ямар гахаа юу? Битгий Баав ах бит хоёрын харилцаанд саад болоод дундуур ороод Баав өвөө зөвхөн намайг бэрээ болгоно гэд энийг хөөж гарав гэж томорч гарна. Гэтэл Баав янчийн захирал ирээд миний хүүхдүүдийг ээжийг нь дээрлэгч чи ямар ихтэй том хүн бэ? Хааж дахиж ажил авч чадхааргүй болгоод өгнө гэв. Мөн шиншөө чамд өөр номсон юм байхгүй бидтэй. Яг 3 ихэрс байгаа юу гэхэд тийм ээ өөр юу ч нугаагүй л гэд. Ингээд 3 ихэр гуруула Баав гэр бүл рүү явах нь тэр. Харин дээрлэгч хүүхэн үс санаж Баав группийн дизайнерын албаны дарга руу шиншөөг аргагүй байдлаар оруулж ажлаас нь гаргахад хүрэх гэх даалгавар өгнө. Шиншөө дизайнерын сургуулаа төгсөөгүй ч авьяастай учраас групп дотор зарлагдсан тэмцээнд материалаа илгэв. Гэтэл шалгарсан загварын шиншөөгийн мөн байдаг ч зарлагтаа дизайнерын албаны даргаыг илгэв. Шиншөө энэ яаж ч миний загвар юм гэхэд би гадаадад ихтэй сургууль төгссөн хүн. Чамшин сургуулаач төгсөөгүй хүнээс загвар хулгайлна гэж байгаа юм уу? Баталгаа байна уу чамд гэхэд шиншөө байгаа. Би загварын зураг болгон дээрээ нэрнийхээ эхний үсгийг бичдэг зуршилтай юм. Тэгээд зурган дээр байгаа нэрний эхний үсгийг харуулна. Ингээд дарга өөрөө халагдах нь тэр. Харин шиншөө тушаал дэвшиж дизайнерын албанд орно. Ийхүү тушаал дэвсэн тухайга хүүхдүүдтэй уцаар хэлж байтал шиншөөг нөгөө халагдсан дизайнерын албаны дарга хяналтын камерыг үсэг рүү чирж авчиад чи мө өөрөө ажилласаа гар. Үгүй бол би чамайг энэ камер руу газар яахыг минь чи хараарай гэхэд шиншөө ашгүй дээ. Энэ юм сайхан газар авчрах гэж гээд нөгөө хилчин эргүүлээд зодож гарна. Харин уцаар ярьж байсан нэгдүгээр ихэр аав дээрээ очиод ээжийг хүн хулгайлчлаа. Би байгаа газрыг нь тогтоосон гээд дагуулад очтол харин ээж нь нөгөөхийг зодож байх нь тэр. Ингээд дээрлэгч хүүхний явуулаа болохыг хэлчихнэ. Харин дээрлэгч хүүхэн чи ингээд шиншээ удаа дараа дээрлэгч байсныг янжин ах мэдсэн учраас одоо сүүлийн арга болгож хүүхдүүдтэй сайн хандаж оноо авах хэрэгтэй л боллоо доо гэд Баав гэр рүү орох гэтэл их рүү цонхоор хараад урьд тавихаар болж хаалгаар орохт нь дээрээс нь өстэй ус асгаж усан буугаар будаж бүр дэвжээрийг нь алдагдуулна. Нөгөө дээрлэгч хүүхэн ч бүр нэг ихрийг барьж аваад зодож гарна. Энэ үеэр янчин Баав хатагтай шиншээ гурав орж ирээд болиулж дахиж Баав гэрлөө ирэхийг хориглоно. Ингээд шиншээ хүүхдүүдээ аваад харьлаа. Хөрөөж өгөх хэрэггүй манай нөхөр байгаа гэх юм тэр. Гурван ихэр гэртээ очиод нөгөө гурван дүү нартаа улсан бүхнийг ярьж өгөхөд тэр муу дээрлэгч хүүхэн дандаа ээжийг минь дээрлэх нь бүгдээрээ хариугаа авцгаая гээд гурван ихтэй ихрүүд дээрлэгч хүүхний гэрийн оролцоо очиод дорооноор дээрээс нь өндөг хаглана. Ингэж байгаад гурван ихэр нөгөө хүүхэнд баригдаж яг балархын даваан дээр шиншөө гарч ирэн хүүхдүүдээ аврана. Гэтэл дээрлэгч хүүхэн дөрөвдүгээр ихийг шууд зохиод авах гээд газар түлхтэл наран шалгана. Яг энэ үед янчин ирээд болиулна. Ингээд дөрөвдүгээр ихийг янчин шиншээ хоёр эмнэлэг дагуулж яваад шалгарсан гэрт нь боолт хийлгэнэ. Шиншээ дөрөвдүгээр ихийг өргөж авсан гэхэд янчин итгэхгүй орон дээр үлдсэн дөрөвдүгээр ихийг үсийг нь авч шинжилгээнд өгөхөд янчины хүү биш гэж гарна. Гэтэл яг үүндээ шиншээ урьдаа шинжилгээ хийхийг нь мэдэж байсан болохоор өөр хүний үс тавьсан байх нь тэр. Янчин манай эдийг гэрт нь өргөж өгөхдөө 5 дугаар ихтэй бас таарна. Шиншөө 4-5 дугаар ихрийг өргөж авсан гэхэд нь итгэхгүй байвал гэрэлтийн гэрчлэгийг хар гээд бичиг баримт өгнө. Шинжилгээгээр ч хүүн биш гэж гарсан учраас янчин бичиг баримтуудад нь итгээд явах нь тэр. Баав хатагтай ач нараа санаад өгөх гээд байна уйлсмаар байна. Тэднийг ер нь гэртээ авчиръя л да гэхэд янчин тэр чинь нөхөртэй бас 2 хүүхэд өчөлж авсан юм байлээ. Бидэнтэй амьдрах боломжгүй гэхэд Баав хатагтай чи яасан мангар юм бэ? Наад гэрчлэгийг чи харваас AI байна штий. Хуурамч. Би явж ач нараа хармаар байна гэд шиншөөгийн гэрлөө явна. Баав хатагтай 5 хүүхэд байгааг хараад би аль хэдийн шалгачихсан. Чамд гадаад дотоод ямар ч гэрлэлтийн түүх байхгүй. Тэгээд ч жирэмсэн байхдаа хүүхэд өргөж авсан гэдэг чинь хин итгэх юм бэ? Гээд баригдах нь тэр. Шиншөө миний төрүүлсэн хүүхдүүд мөө гээд үннээ хэлнэ. Гэхдээ 6 дахь ихэр баригдалгүй үлдэх нь тэр. Харин Баав хатагтай 4-5 дахь ихрүүдийн үсийг нууцаар авч шинжлэгээ хийлгэхэд төрсэн хүүхэд мөн болохыг нь мэд. Харин шиншөө та янчанд битгий хэлээч. Хэрвээ хүүхдүүдээ өөрөө өсгмөр байна гэвэл би яалагдана штэ. Би хүүхдүүдээсээ салмааргүй байна гэхэд Баав хатагтай одоо л нэг ойлгож шиншөөг бэрээ болохыг хүсэж янчанд ээжийг нь эхлээд өөрийн болоход анхаа. Тэгвэл бүгд хамтдаа амьдарч болно штэ гэв. Баав янчаа одоо л нэг ухаан арав гэлтэй шиншөөг оройн хоолн дөрнө. Гэтэл нөгөө ресторанд чинь бас л дээрлэгч хүүхэнтэй таарна. Тэр хүүхэн би ийм дорд юм таны газар хооллож чадахгүй. Энийг хөөж гарга гэж менежерт хэлээд дээрлэгч байх бас л янчаа ирж аварна. Тэгээ дээрлэгч хүүхэнд бидний гэрэлтийг өвөө шидэхгүй. Би чамтай гэрлэх талаар хизээш бодож байгаагүй. Би шиншөөтэй гэрлэмээр байна гэв. Шиншөө та яагаад надаар тоглоод байгаа юм бэ гэхэд янчин би чамтай гэрлүүл хүүхдүүд илэг бүтөвсөн штэ гэхэд хүүхдүүдээс болоод л ингэж байгаа юм байна гэд гомдоод явчихна. 1-2 дугаар ихрүүд аавыгаа санаад ажил дээр нь очтол
Нөгөө дээрлэхүйч хүүхэн аав дээр нь ирчихсэн байгааг хараад яриаг нь гаднаас нь сонстол аав нь би яасан ч чамтай гэрлэхгүй эндээс яв гээд хөөхөн тэр. Хүүхдүүд гэртээ очиод аав тэр ихчдээ яасан ч гэрлэхгүй гэсэн. Бүгдээ ээж аав хоёрыг гэрлүүлээд хамтдаа амьдарцгаая гээд яриад сууж байд. Харин янчаа хүүхдүүдээ авахаар ирнэ. Шэн шав 3 ихрээ гаргаж өгөөд 7 хоног байлгая гэв. Гэрэлтийн талаар бодож үзнэ үү гэхэд шэн шав зөвхөн хүүхдүүдээс болж гэрэлтийг хүсэхгүй байна гэж бодоод надад бодоод байх юм байхгүй гээд гэртээ орно. Гишин Шаншаогийн зүрх догдолж гэрэл чигтэх юм билүү хэмээн бодно. Аав дээрээ очсон 3 ихэр ээжигээ зөвшөөрүүлэх төлөвлөгөө аавдаа гаргаж өгнө. Ээж нь гадал жимсэн дуртай гэхэд нээх мэдрэмжгүй баахан гадал явуулчихсан байна. Ээж нь улаан өнгөн дуртай, хар сарл өнгөн дургүй гэхэд компани дээрх бүх юмсыг улаан өнгөөр солино. Ээж унтах дуртай өглөө эрт зэрхийг үзий яддаг гэхэд хүссэн цагтаа ирж болно үнэмлэхээ уншуулахгүй байж болно гэсэн байх нь тэр. Шаншоо сүлдө уурлаж яагаад ингэж байгаа юм бэ гэхэд чиний дуртай зүйлсийг л хийсэн. Чамтай гэрлэмээр байна гэхэд Шаншоо дотроо энэ хүн чинь гэрлэгээр тохирсон сүд бүсгүйтэй шүү дээ. Би дундуур нь олж болохгүй гэж бодоод татгалзав. Гэтэл дахиад л нөгөөдгөө дээрлэхч хүүхэн баав янчааны усанд мансууруулах бодис хийгээд уунгут нь би танд 3 хүүхэд төрүүлээд өгчихье л тоо гээд хуцааг нь тайлах гэж дайрна. Гадаа нь сонсож байсан 2 ихэр хурдан ээжээгээ дагуулад ирнэ. Дээрлэгч хүүхнийг зайлуултал янчааны мансууруулах бодис нь гарахгүй байсан учраас Шиншаог үнсээд жан болох нь тэрээ. Ингээд миний гэрлэх саналд хариу өг. Би чамд үнэхээр их сайн гэж зөвшөөрүүлэх нь тэр. Баав хатагтай баярлаж одоо хүүхдэд аваад хэртгаах уу гэхэд 6 дахь ихрээ хэлээгүй байгаа болохоор тохиромжтой үед нь хэлье гэж бодоод би бэлэн болсон үедээ нүнэ л гэв. Гэтэл дахиад нөгөө дээрлэгч хүүхэн бүр гадаадд байгаа баав өвөө дээр очиод би таны бэр болж чадахгүй юм шиг байна өө. Нэг балиар хүүхэн гарч ирээд янчинд наалчихсан. Өмнө нь толгойг нь эргүүлж байгаад 3 ихэр хүүхдийг нь төрүүлсэн гээд хүүхдээрээ даламдуулж мөнгөтэй альбир орох гэж санаархаж байгаа. Дахиад өөр хүнээс 2 хүүхэд төрүүлсэн. Сургуулаач төгсөж чадаагүй айн шиг хүүхэн байгаа гээд хов зөхөд баав өвөө миний үгэнд орохгүй байхыг тусгая л да. Санаа бүүзөв гэв. Ингээд баав өвөө шууд гэртээ нисэж очиод дургу байгаагаа илэрхийлж хүүхдүүдийг явуул манай гэр бүл биш ээ л гэж хатуурхна. Гэхдээ яаж ч бодсон хүүхдүүд нь үнэхээр хайр татмаар байсан учраас унтаж байхдаа тоглож байгаагаар зүүдэл. Тэгээд ийм хөөрхөн хүүхдүүд яаж тийм ээжтэй байдаг байна л гин. Нөгөө талд аавтайгаа огт уулзаагүй 6 дахь ихэд гонигтай байх нь тэр. Бусад бүх хүүхдүүд аавтайгаа уулзсан. Би л ганцаараа уулзаагүй гээд гомдно. Маргааш нь ганцаараа аавтайгаа уулзахаар компани руу явж байгаад замын хажууд уцаа алаа болгочоод шагаагаа мөлтөлчихсөн сууж байгаа баав өвөтэй таарах нь тэр. 6 дахь ихэр өвөөдөр очиод тусалж хүлэнд нь массаж хийж өгнө. Би зөндөө их ажилдаг ээжтэй орой болгон массаж хийж өгдөг юм аа л гэв. Баав өвөө чи ямар сайн хүүхэд вэ? Чам шиг ийм ачтай байсан ч болоосоо гэхэд 6 дахь ихэр. Би аавтайгаа уулзахаар явж байсан юм аа. Одоо орой болсон учраас би ингээд явлаа гэд бодаагүйгээд явдаг. Маргааш нь баав группийн үйлчлэг дээр Шиншөө анх удаа баав өвөөтэй уулзна. Тэр үед л 6 дахь ихрийг бас хийлж бүх хүнний хэлье гэж бодоод 4-5 6 дахь ихрээ дагуулад өчтөл өвөө нь дээрлэгч хүүхний аманд орчихсон. Чи яаж өөр хүний хүүхдүүдийг авчирч чадваа? Чам шиг хүүхнийг ягаад ч би бэрээ болохгүй гээд тас хүрээ. Шиншөө шууд л дээрлэгч хүүхнийг алгадаж аваад чи битгий давраад бай гэхин тэр. Өвөө нь ийм дээрэнгүү балмад хүүхэн гих мэтэр бас л загнаж гана. Баав янчаа ирээд энэ хүүхдүүд миний хүүхэд мөө гээд дээрлэгч хүүхний өмнө хийж байсан бүх үйлдэлүүдийн бичлэгийг үзүүлээд таны өмөрөөд байгаа төрхөөс нь өсөж байгааг нь харсан эмэгтэй чинь ийм хүн гээд баав өвөө бүр гайхаж хүнээ буруу таньсан байна гэж Шиншаавгаас уучлаад гуйж гарна. Бас 6 ихэр хүүхэд төрүүлсэн манай гэрийн азийн оод юм аа л гэхин тэр. Ингээд жилийн дараа Шиншаав дараагийн хүүхдээ төрүүлэхээр эмнэлэг рүү орно. Янчаа арай дахиад 6 ихэр байх үедээ яах бол гээд зогсож байхад хаалганы цаана баяр хүргэе охин байна гэснээ хүү дахиад нэг хүүхэд байна гэснээр кино дуусна. Дараагийн хятад кино драма давчлыг цаг алдалгүй сонсохыг хүсвэл манай сувагт subscribe дараад могоо асаагаарай. Баяртай.